За би бүр ингээд гайхаад сууж байна хурлын дарга хөдөөчхөн сайд. Энэ өнгөрсөн жил энэ гаднаас орж иж байгаа импортоор орж иж байгаа гурилын гайлын татварыг тэглэсэн явдал маань ер нь үр дүнтэй байсан уу гэдгийг би нэг жишээгээр одоо хөдөөчхөн сайд асуух гэдэг байгаа. Засгийн газраас бидэнд тарааж өгсөн материал дотор ингэж байгаа юм л да. Энэ өнгөрсөн жил импортоор орж иж байгаа гурилыг татваргүй болгосноор 2024 оны 4-р сарын 29-ний өдөр 2969 төгрөгийн үнэтэй байсан дээд гурил 2024 оны 12-р сарын байдлаар 3207 төгрөг болжээ гэж. Тэгэхээр эн чинь ер нь байгаа онс юм уу? Тэр тэгэлдэг чинь. Тэг үн өссөн бол бид нар ер нь яах гэж импортын татварын тэр нь авч ингэсэн бэ? Яг албан ёсны байр суурь нэгдүгээр хөнсөдөө аж ахуйн сайд хэлж өгөөч. Энийг аль тоон үнийн яваад байна. Би бас их хурлын ажлын хэсгээс тоо авахлаар үн буурсан гэж байна. Засгийн газраас тарааж өгсөн материалд үн өссөн гэж байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээрт хариулж өгөөрэй гэж хүсэж байгаа. За хоёрдугаарт нь энэ үндэсний гурил үйлдвэрлэгчдээр бид нар дэмжигээд одоо ингээд энд бүгдээрээ зовоос сууж байгаа. Гаднаас гурил идчихгүй юмсан Монголын айл өрхийн бараг 30 орчим хүнсний 30 орчим хувь нь бол одоо гурилын хэрэглээ юм билээ шүү дээ. Бид нар багасаа л боо борц гэдэж одоо ингээд өсдөг. Тэгэхээр үндэсний гурил үйлдвэрлэгч томоохон аж ахуйн хүчид өнгөрсөн 3 жилийн хугацаанд 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөй зээл авсан байна. Авсан нөхцөл нь гурилынхаа үнийг доктортой барина гэжээ. Гэтэл өнгөрсөн жил яагаад нөхдүүд 3000-д гурилынхаа үнийг хөргөв? Яагаад хөнгөлөлтөй зээл авчаад хариуд нь хариу үйлдэлээ үзүүлсэнгүй. Энэ дэр ер нь хүнс аж ахуйн нөгөө нөхдүүдтэйгээ уулзж байгаа юм уу? Эдгээр ер нь ямар байр суурьтай тэрийг юу гэж тайлбар өгч яах юм? Энийг одоо бас хоёрт нь хариулж өгөөч гэж. Тэгээ бид нар ингээд салаа замын уулзуур дээр байгаад байгаа. Эсвэл одоо импортын татвар тавьчаад тариаланчтай дэмжих юм уу? Эсвэл импортын татвар нь авч хаяад тариаланчт маань гурилаа тарихгүй байх юм гэсэн ийм зүйл яригдаад байгаа. Бид нар тариаланчтай бодоод байдаг үндэсний гурил үйлдвэрлэгчдээ бодоод байдаг гэтэл нөхдүүд маань улсаас авсан хөнгөлөлтөй зээлгийн хариуд ямар ч үйлдэл үзүүлэхгүй үн үсгэх юм бол бид нар одоо маш хүнд байдалд орох юм биш үү? Гэсэн ийм асуултууд байна. Энийг дараа бас тодруулж асуу. Эхний хоёр асуултанд хариулж өгөөч гэж хүсэж байна. За энэ хоёр сайд хариулт өгье. Та их нарийн анзаарсан байна. Үнэхээр дээд гурил дээр бол үн өсөж байгаа юм. Улаанбуудаа тэрэмдээд 80% нэгдүгээр гурил буюу гол өргөн хэрэглээний одоо өрхөн хэрэглээ. Дээд гурил 10%. Энэ өөрөө яг үйлдвэрийн нөгөө кек, торт, нөгөө пиццаны гурил, нөгөө сэндвичний далхны гурил буюу яг үйлдвэрлэлийн цехийн тийм нарийн ширхэгт гурил байдаг. Энийг яагаад өсөв гэхээр дотоодын үйлдвэр унахаар дотоодын дээд гурилын гарц унаад эхэлж багасч байгаа. Импортоор орж ирж байгаа гурил маань өөрөө манай дээд гурилын чанарыг гүйцэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр дээд гурил дээр эрэлт дэмжиж байгаа. Нэгдүгээр гурил дээр бол үн сайн буусан. Одоо би түрүүн хэлээд нэгдүгээр гурил бол 1500-аас 2000 төгрөгөөр үйлдвэрлээд борлуулж байгаа үн ингэж гарч ирж байна. Борлуулалтын бусад сүлжээн дээр тээвэрлэлтэн дээр үнийн өсөлт газар зүүн байрлал шалтгаалаад янз янз өсөж байгаа юм байна. Тэгэхээр тэнд бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үйлдвэр бол өнөөдөр 1 кг нэгдүгээр буюу ард түмэн яг өргөн хэрэглээний гол гурилаа 1500-аас 2000-аар үйлдвэрлээд тариаланчдаас будаага аваад үйлдвэрлэлээ нийлүүлж байгаа. Энэ бол маш боломжийн үн байгаа шүү. Тэгэхээр энэ нийтэн тавьсан энэ татврын зохицуулт бас ийм өөр эффектийг харуулад байна гэдгийг сайн ойлгоод ахаад би ганц хүсэж байгаа юм бол энэ засгийн зохицуулт их орон зайг бид нар хангаад өгвөл нэг ийм гарахгүйгээр тааруулаад зохицуулаад явах болцоотой. Тэр хөнгөлөлтөй зээл авсан гэд гурил үйлдвэрийн дээр яриад байгаа энэ хийгдэж байгаа бүх ажил хөдөө аж ахуйн сайд өөрөө сайн дураараа ингээ зохиогоод хийж байгаа зүйл өртөө байхгүй шүү дээ. Энэ 2028 он үлдэр хэрэгжүүлэх, улс орны хэмжээ хэрэгжүүлэх хэдэн юм бодлогын хөтөлбөр манай салбарт хэрэгжиж байгаа. Тэр их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэлтийг л бид нар хангаж байгаа шүү дээ.
Тэр хэрэгжилтийг хангахын тулд улсын их хурлын баталсан төсвийн хүрээнд л зохицуултууд хийгдэж байгаа. Нөгөө талаас бид 2-3 дахин өндөр ургац авдаг, шатхун өр бордоо, урмал хамгааллын бодис, техник төхөөрөмж хэрэгслээ өөрсдөө дотроос 100% хангадаг, чийгшлийн хувьд давуу, хөрсний хувьд давуу, Оросын холбооны улстай өнхөр өрсөлдөхөд амаргүй. Дотооддоо хангалттай өрсөлдөж явж байна. Одоо нэмэх нь ийм давуу талтай Орос холбооны улсын тариаланчид гурил үйлдвэрлэгчтэй өрсөлдөхэд бол амаргүй. Тийм болохоор тодорхой нөөц буюу бодлогоор дэмжиж энэ хүнсний аюулгүй байдлаа хангах улаан буудаа дээр ийм бодлого явуулдаг. За Жокей алдарч эхлэн шүү. Тодруулжсоё. За нэг зүйлийг л одоо анхаараасаа гэж хүсэж байна. За бид нар одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ингээд импортын татвар ингээд тавилаа гэж бодоход нөгөө биднээс одоо хөнгөлөлтөө зээлэл бүхий л хайр энергийг хүртэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар маань хөнгөлөлтөө зээл авчаад үнэ нэмээд авах юм бол энэ дэндүү шударга биш явдал болно шүү. Дэндүү шударга биш явдал болно. Тийм учраас хүнс үдэ аж ахуйн сайд хэрвээ энэ хууль батлагдаад хэрвээ энэ асуудал яваад үндэсний үйлдвэрлэгчдийн талд шийдвэр гарлаа гэж бодъё. Бид нар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гээд байгаа шүү. Гэтэл нөгөө нөхдүүд маань импортын одоо гурил орж хаагдсныг далимдуулаад өгсөн хувилдаад үнэ нэмэх юм бол энэ нэг буцаах одоо асуудал яригдах байна. Тийм учраас одоо энэ дээр одоо манай хүнс үдэ аж ахуйн яам бүр хариуцлагатайгаар анхаарч өгөөч гэж хүсэж байна. За инquiry сайд хариулт өгье. Гурилын үн ургацаас шалтгаалж байгаа. 24 он авсан ургацын үр дүнд одоо байгаа нөөцийн хүрээнд 25 оны намар ултал ямар нэгэн үнд өөрчлөлт орохгүй. Харин улс орны хэмжээнд явагдаж байгаа инфляц, цахилгааны үнийн нэмэгдэл, шатар туслах материалын үн, цалингийн өсөлт зэрэг ийм салбарын суур хамаарал бус одоо ийм нэмэлтүүд үүснэ нөхцөлд энэ үнийн асуудал амаргүй. Тэгэхээр тэрийг бас ялгаж салгаж хараарай. Өнөөдөр 1500-аас 2000 дээр гол гурилыг хангалтыг барина гэдэг бол маш бага ашигтай ажиллагаан дээр энэ үн өртөг гарч байгаа шүү. Энэ дээр ахаад хэл хариуцлагатай ямар нэгэн өгсөн, хуувлцсан үн асар ихээр нэмж ашиг олж байгаа зүйл өрдөө байхгүй. Үйлдвэрүүд маань 6-аас 9% ашигтай ажиллагаан дээр л ажиллаж байсан 24 оны байдлаар. За ганц зөргийн тэмүүлэн гişүн асуулт асууя. За